Эрхэм дэмжигчид за тэгээд нийслэлчүүд монголчуудаа энэ үйлдвэрийн мэдээг хүргье. Эрснийг ойлцаа. Монгол улсын иргэд их онцлог монголчуудаа нийгмийн хөгжил хүний нэг үйл буюу 25-аас 30 жилээр давхархан явдаг. Монголчууд бид хөгжлийн нэг үе шатыг өндөрлөж дараагийн шатны босон дээр зогсож байна. Монгол хүмүүрээс танаас бүх зүйл хамаарна. 6 сарын 28-нд болох улсын хурлын сонгуульд бол дараагийн ээлжийн дарга нар гишүүдээ сонгох биш, харин үр хүүхдийнхаа эх орныхаа ирээдүйг сонгох өдөр юм шүү. Хэрэв Монгол хүн та ирэх 30 жилийг өнгөрсөн 30 жилшгээ өнгөрөхийг хүсэхгүй бол өнөөдрийн асуудал зовлон үр төлбөрийг үр хүүхдээ өгүүлэхийг хүсэхгүй бол мэрэгсэн залуусаа хүн намаа сонгороо. Өнөөгийн нийгэм бүгдэн суугаа ахмадуудаа энэ удаа та бүхэн өөрийн харьяалагддаг нам төлөвч өсгөж болжулсан үр хүүхэд агшцаа нарийнхаа ирээдүйн төлөө улс орныхаа ирээдүйдээ санаа өгөөрэй. Бид өөрчлөж чаднаа. Монголчууд түүхэндээ хүн бэрх итгэмээргүй олон сорилтыг даван туулж унсаж дандаа босдог анхны юм аа. Харин өнөөдөр Монгол улсын тусгаар тогтвол хоороосоо сэрэх ёсгүй юм. Монголоор нь хадгалж эх орноо хөгжлийн шин шатанд гаргах чин сэтгэл, хүсэл тэмүүлэл, эрдэм мэдлэг, итгэл үнэмшил шингэсэн иш бүрэн мөрийн хөтөлбөр хэдэнд байна. Мөн үүнийг хэрэгжүүлэх ирээдүй хойч эх орноо гэсэн сэтгэлтэй баг мэргэжлүүд бас бидэнд байна. Улс орныг хоосон үг популист амтаар хязгаарч хөгжүүлдэггүй. Хөгжүүлсэн дэлхийн төв байдаггүй. Эрдэм мэдлэг, эх орон сэтгэл, прагматик бодлогоор улс орныг хөгжүүлдэг юм аа. Бид ирээдүйдээ итгэл атсан энэ нийгмийг өөрчилнө. Бид үргэлж алдагдaltaй үр өдөрлөг, өрлөн төсвийг өөрчилнө. Бид төрөн тооморч бизнесийн жижигдэг чөтгөрийн тойргийг өөрчилнө. Бид хулгайчийг хамгаалдаг хууль шүүхийн тогтолцоог бас өөрчилнө. Бид улаатаа хөгжрөлттэй Улаанбаатар хотыг хамтдаа өөрчилнө. Өнгөрснийг хязгаарч авардаггүй. Харин ирээдүйг л авардаг. Сонголт таних харин ирээдүй үр хөвгөх юм аа. Бид өөрчлөн цагаан болсон. Баярлалаа. Улсын хурлын гишүүн хүн намын дараагаар дөрж хандсан байлаа.